Би анх удаа марихуан татаж үзснээр тодхан санаж байна. Тэр үед би 14 настай байсан бөгөөд надад үргэж дээрлэхдэг нэг залуу надад санал болгосон юм. Тэгэхэд би эцэст нь энэ бүлэгт намайг хүлээн зөвшөөрөхөндөө гэж бодож байлаа. Хугацаа өнгөрөж би 18 настайдаа хичээлийн завсаргаар кокаин хэрэглэж зогсож чадахгүй болсон байна. Гэсэн ч юм бүхний дунд бурхан миний амьдралд орж ирсэн. Тэр намайг сэргээж хүзэн зөвшөөрөөд бүр номлосон ажилд удаж байсан. Олон жилийн дараа би хайртай хүмүүсийнхээ сэтгэл санааны төлөө хариуцлага хүлээж байлаа. Гэтэл нэг өдөр ажиллаа орхиод найзтайгаа хамт бизнес эхлүүлэхээр шийдсэн ч хэдхэн 7 хоногийн дараа түүний охин хор тавдартай болсныг мэдсэн. Үүний зэрэгцээ Ануын засгийн газраас татврын тайлан дээр гаргасан алдааныхаа төлөө надад $35,000 торгуйг ногдуулсан. Гинэт би сэтгэл санааны хувьд харанхуй орчинд орж сэтгэл готролтой тэмцэж амийн хорлох буудалтай нуцалдаж эхэлсэн. Эхнэр бид хоёр комиссийн зарим өдөр дагчтай уулзахаа шийдсэн. Үндэ энэ уулзалт миний төсөөлж байснаас огт өөр болсон. Би ядаж багц гэсэн урам хугаах байх гэж бодсон ч харин ч эсрэгээрээ энэрл мэрэгэн ухаан бидэнд замыг заасан зөнтэй өгсөөр ухацсан. Тэр үед ийм дэмжлэг байгаагүй бол би яг хаана ямар байдалд байх байсан бол гэдэгээрээ үнэхээр мэдэхгүй. Одоо би Мадрид голд чуулганыг удирдах байгаа бөгөөд Бурхан Мадридын саадыг нэгтэлж бидний харж буй үржимсэнд маш их тогтолж байна. Энэ бол комиссийн гэр бүлийн озон духын зөвхөн нийлэн. Одоо дэлхийд даяар 40,000 гаруй хүнийг хамарсан олон улсын хамтны гэмбэ. 19 улсад байрлах 645 чуулганаар дамжин хүрч байна. Дэлхийд даяар 400 хүн баптизм хүртэж, мянган хүн манай орон нутгийн хүрээнд халгуудаж байна. Бид дэлхийд даяар хөрөнгө оруулж байна. Филиппиний хүрэгдлэн үйлчлэл, Мянмарын өнчин хүүхдийн төв, Их Британий улаан нийтийн төслүүд. Мөн комиссийн сухайт Ува мөргөжиж, одоо Дөрөн ТV 10 улсад оюутнуудад хүрч байгаа бөгөөд цаашид тэлхээр төлөвлөж байна. Агуу даалгавар бол Бурхан эзэнний агуу төлөвлөгөө бөгөөд бид үүнд оролцох хувь талантай хүмүүс юм. Бид маш чухал зүйлийн босхны яг өмнөхөн ирээд байна. Энэ сайн мэдээ дэлхийн өнцөг булан бошт тунхаглагдаж олон 10 улсын хэдэн зуун сумаар дамжуулан мянган хүний амьдрал өөрчлөгдөж байгааг харах гэж байна. Бид түүнийг Африк, Ази, Европт харж байна. Мөн бид хил хязгаараа узан тэлж шинэ нутагт эсгэрч хүрч байна. Би зүгээр таныг Бурханы энэ гайхамшиг төлөвлөгөөнд уриалгахыг хүсэж байна. Бид чухал зүйлийг харах гэж байгаа энэ мөчөд ирээд байна. Тиймээс хамтдаа нэгдэж удирдагчдыг бэлгэж энэ сайн мэдээг бидний амьд ах үед дэлхийд даяар тунхаглагдаж байгааг харцгаая. Учир нь энд бас Бурханы зүрх сэтгэл юм. Эзний алдас сүгийн мэдлэгээр дэлхий далайг үс бүрхдэг шиг дүүрэх болно. Би та бүхнийг энэ агуу адал явдлын нэг хэсэг болоход урьж байна.